Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэллээ. Энэхүү тусгай таних тэмдгийг хэрэглэснээр жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, мөн олон нийтийн орчинд тэдэнд шаардлагатай анхаарал ойлголтыг бий болгоход тусална. Мөн жирэмсний ихэнх үед гаднаас харахад мэддэхгүй тохиолдолд бусдад мэдээлэх боломжийг олгох юм. Дорноговь аймгийн Алтан ширээ дэх газрын тус боловсруулах үйлдвэрийн даралтад сав, цамхгүйдийн угсралт сорилуулалтын ажил эхэлжээ. Тодорхойлбол үйлдвэрийн үндсэн технологи болох атмосферын нэрглэгийн байгууламжийн цамхаг даралтад сав тоноглолыг энэтхэгийн Мумбай бомбтоос усан онгоцоор тээвэрлэн бүгд найрамдах Хятад ард улсын Танжины бомбт ирээнээр дамжуулан 11 том аварийн машинаар үйлдвэрийн талбайд буулгажээ. Улмаар анхны шингэрүүлсэн шаттдаг хийг аминаар абсорберлох цамхгийг амжилттай суйрлуулж дууссан байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа цахилгаан машины цех 12.8 тэрбум төгрөгөөр боссон бөгөөд 4.9 жилийн хугацаанд зарлаа нөхнө. Тус цех 143 элчит тэрэгний 10,000 орчим татах цахилгаан хөдөлгүүр генераторуудад заводын түвшний их засвар хийх хүчин чадалтай. Өмнө нь эдгээрийг Орос болон Хятад улс руу илгээж засуулдаг байсан. Харин одоо жил бүр гадагш гардаг 8 тэрбум төгрөгийг дотоосдоо үлдээж байна. Халах голын танд амь өргөцсөн дайчдыг эрих хайх Монгол Оросын хамтарсан экспедицэд энэ жил манай талаас 150, Оросын 12 хотоос ирсэн 70 хүн ажиллаж, Оросын 75 дайчдны шарил, эд өгөлийн зүйлийг илрүүлж, үүнээс 16-гийнх нь нэрийг тодруулсан байна. Мөн эрхүү хотоос халах голын танд яваад сураггүй болсон Бурайд өвөөгөө загсан ачгүйгийн захиасыг олжээ. Уг шарилыг намар төрөл төрөсөд болоод ачгүйг нь авчирч хамтран гаргахаар болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ үлрэлд нийтдээ 9-7 хоног хичээллэж, сүүлийн 7 хоногтоо анги дэвших болон улсын шалгалт өгснөөр зуны амралтаа эхлүүлнэ. Тодорхойлбол сурагчид 6 дугаар сарын 8-наас 12-ны хооронд шалгалтуудаа өгч, жилийн эцсийн дүнгээ гаргуулснаар 6 дугаар сарын 15-наас амрах юм. Бурайдад бурхан багшийн дөөчин өдрийг тохиолдуулан Эволгийн татсанд алуус тахна. Үүгээр хүн төрлөختний байгальд учруулж байгаа хор хохирлыг намжилж, гэмшлээ илэрхийлэх боломжийг олгох юм. Үр дүнд нь хүмүүс муу зуршлаасаа чөлөөлөгдөж, саад дотор арилгаж, эрүүл мэнд дээшлэн гэж үздэг. Тахилгын хурал намд цагаан ямаа, улаан үхрийн сүү, жимс чихрээр өргөл өргөнө. Хурал Бурайд хэлээр явагдана. Айст Глобалын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.